Сайн бацхан үзэгч сонсогч та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За спортын анагаах ухаан, спортын гэмтэл, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх зорилгоор хийгдэж байгаа подкастын маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За би Ясвын нэмцлийн эмч Баяр Жаргал. За энэ удаагийн дугаарт маань хоккейн спортын шгшээ багийн тамирчин, за олон улсын хэмжээний мастер Тамир маань ирсэн байгаа. За бидний урилгыг хүлээн авч ирсэнд өнөөдөр маш их баярлалаа. За маш их баярлалаа. Үзэгчдээс энэ өдрийн мэндийг хүргэе. За хоёлаа хоккей спортын талаар ярилцъя гэж бодож байна л да. Ер нь хоккей спорт яг Монголд хэдийнээс үүсч эхлэв гэдгээс эхэлт юм уу? За хоккей спорт маань 1953 онд зөвлөлт холбоот улсын мэрэгчлэнгүүд орж ирснээр тэдний соёл спорт нь гэж үлдсэн. За тэр цагаас хойш хоккей спорт үүсэж 1970 онд анхны тэмцээн хийжсэн юм төвхтэй. Хоккей бас нэг шайптай бөмбөгтэй гэж хуваад. Энэ нь яг ямар төрлөөр яг яаж хуваагддаг? Яг Монголд аль тал нь илүү их хөгжиж байна гэдэг юм. За ерөнхийдөө бол шайптай хоккей бол Монголд илүү их хөгжсөн. Шайптай хоккей тамирчдаас бөмбөгтэй хоккейний шгшээ багийг бүрдүүлж ингэж тэмцээнд оролцдог. Яг одоо Тамирагийн хувьд яг хэдэн оноос яг идэвхтэй хичээлж эхлэв? Яг шгшээ багийн нэрийн өмнөөс хэдэн оноос тоглов? Тэгээ замун манай Монголын хоккей спорт ер нь хэр зэрэг амжилт үзүүлж ирсэн бэ? За миний хувьд бол 1999 оноос хоккей тоглож эхэлсэн. За 2003 онд анхны шгшээ багт дуудагдаж Аз 7 орны 18 насны хүртэл тамирчдын тэмцээнд оролцож ирсэн. За Монголын шгшээ баг бол олон улсад их олон амжилт үзүүлсэн. За тэр тусмаа Азийн Челленж Кап тэмцээнээс 7 медальтай, 2 алт, 1 мөнгө, 4 хүрэл медальтай. За Азийн Челленж Кап гэдэг тэмцээн маань энэ Азийн Хятад, Япон, Солонгос, Казахстан энэ орнууд болохоор дэшид дэлхийлэг өөрсөждөг. За үлдсэн Сингапур, Макао, Филиппин, Таиланд, Тайван, Араб гэд 10 гаруй орн гэж хөтөлбөрөлтөө Азийн хоккейг сайжруулах тийм хөтөлбөр ингэж явагддаг. Тэгэхээр ер нь бол нэг Монголын багийн спортуудын хувьд бол бас чамлахааргүй нэлээд өндөр амжилт үзүүлсэн гэж харж байна л да. Ер нь Монголд хөгжөд ер нь улирлын шин чанартай юм шаардлагатай байна л да. Яг ингээ та хэдийн хувьд яг хийдгүүдээ анх тоолж явах ч юм уу. Ер нь тэр мөсөн талбай хэрэг байдیں۔ Гагцхүү дан ганц өвлөл энэ спортыг тоглохоор болоод байна ер нь. За сая хэлсэнчлээ нөгөө зөвлөлт толгойд улсын нөгөө мэрэгчлэнгүүд үлдсэн газар их хоккей хөгжсөн. Ялангуяа уурга дамсан газрууд те. Тэгээ Эрдэнэт дархан, Шарын гол, Баг нуур гэд. Тэгээд Улаанбаатар хотын багууд гэд ингэж юу н хоккей задгаа талбайт, гадаа талбайт ингэж өвлийн 3-4 сар тоглож ирсэн. За саяхнаас Чингэлтэй дүүргийн бие дэмэр спортын хорон дээр химэл мөсөн талбай бий болсон. За Степи арена гэж том сайхан цэглэх ордон ингэж байгуулагдсан. Тэр шгшөөгийн тухайд бол тэнд хөвчлэн бэлтгэл хийдэг гэж байна шүү дээ. Дөрөвлөг яг хийж. Айл айлн дээр нь юу яг тэмцээний өмнөх үед нэг 14-20 хоног ч юм уу сар ч юм уу бэлтгэл хийдэг л дээ. Тэгээ урд нь бол бид чинь тэгэл Хятад руу, Орос руу ингэж мөс хайгаад тэг тамирчдаа ингэж авч бэлтгэл сургалт хийдэг байсан. Хоккей бас нэг ингээд тухайн хамгаалах хэрэгслүүд гэдэг шүү дээ. Тэр нь ер нь амар хүртэг ихтэй спорт юм шиг санагдаад байна л да. Ер нь залуучууд хэрэг сонирхдаг бол яг миний тухайд бол тэр ялт түрүүн ярьсан нөгөө дархан Эрдэнэт за намайг оюутан байх ч гэсэн ингээд лигийн тэмцээнүүд нь хаяа зурагтаар гардаг. Яг болж байгааг нь харлаа тэр дархан Эрдэнэт тавиар л илүү их болд юм шиг. Ер нь одоо дээдлэг тэр хичнээн баг хитэн тоглолт юм. Нэг сизон гэхэд одоо бүтэн улирал явчих واخ тий. Хитэн тоглолт гардаг бол дунджаар. За ер нь хоккей 7 багтай лигэнд за өсвөрийн бол олон баг бол байгаа. За тэгээд тойргуудын хувьд бол нэг 4 тойрогтой нэг плей-оффтай гэдэг нийтдээ 5 тойрог болдог. Тэгээд юу байдаг оноолтоор яг суглаагаараа өөрсдийнхөө одоо хүсэлтээрээ багууд маань өөрсдөө одоо талбай дээрээ тоглолтоо хүлээж авдаг. Дарханд байж болно. Шарын гол 1-р тойрогт одоо дарханд байлаа гэхэд 2-р тойрог шарын голд тэгээ Эрдэнэттэй ингээд гихмчлэн ингэж тойргууд авдаг. Тэр нөгөө хамгаалах хэрэгсэл ингээд дотор өмсдөг хувцснууд тэр хэдийн зүгээр жишээг нь дурдж болох одоо ямархуу үн өртөгтэй тэгээ одоо хөөхтүүд ч юм уу бас хичээл хийх хүсвэл эхний ээлжинд яг ямар хувцс хэрэглэгдэхүүн авах хэрэгтэй гэдэг юм. За ерөөхдөө хоккейг бол ер нь бүхэл одоо хамгаалтын зүгээс тоглол илүү аюулгүй те.
одоо сүүлийн үеийн технологи гэх юм уу одоо нөх хоккей хувцас маань илүү хөнгөн чанартай болоод өнөртгөн улам өссөн байна. За канкигийн хувьд авч үзэхэд бол 1000-аас дээш те сайн чанарын канкинууд. За цөхөр модны хувьд бол $200-оос дээш ингэж байдаг. Гэхдээ нөө Монгол эрс тэрс уур амьсгалтай болохоор энэ канки мод маань тэр болгон тесдэггүй. Нэг улиралд одоо 7-8 мод 2 мод ч юм уу хугалдаг юм янз янз байдаг л та тамирчдын хувьд бол. Тэглэж бас хэцүү юм. За нэг улиралын хугацаанд 7 мод гэхэр чинь тэгэл нөгөө цөхөрөө чи $1400 доол нь $1400. Тэгээд бид чинь тэр юу Америкаас ч юм уу те захин наашаага ингээд оверсайзаар ачаа хурдын овтой болохоор тэгж бас өндөр үн төлж ирдэг л те хоккейн цөхөр бол тэг. Тэгээ бас нөгөө нэг одоо манад тэр тоглож байгаа хоккей ингээ анзаараад тахад зургатаар ингээл бусад улсын юг харахад зарим хүмүүсийн шин баг UFC маягийн л ойлгож байгаа тань л да зодтолтол. Тэр нь яг одоо дотроос төрөл байна уу? Ингээ шүүгчд заасан минутанд бас нэг тийм цохилцох ч юм уу тийм байд юм. За ерөөхдөө бол NHL KHL гэдэг хоёр газар бол хоккейн цодооныг бол зөвшөөрдөг. Энэ бол үзэгчдийг татах зорилгоор зөвшөөрдөг. Дөрөв нь болохоор хэн дөрүүлж унсна ялагдсан гэж тооцоод цодооныг шууд салгадаг тийм зодтолж байгаа. Тэр ч бүр унтлан зодлох юм. Тий хэн дөрүүлж одоо унаад болий ч юм уу те ийм тохиолдол салгадаг. Тэрнээс биш бол зодлохыг зөвшөөрдөг. Монголын хоккейн хувьд бол зодтолдог. Гэхдээ зодтолсон тамирчид маань торгуул авдаг л та 2 минутын торгуул. Тэр ч Монголынх дээр бол зодтолж бас болох юм байна тий. Ерөнхийдөө зодтолж болно. Тий. Тэгээд торгуултай л гэсэн үг. Тэгэхээр бас нөгөөний үзэгчдэд татж байгаа нэг төрлийн юу болж таараад байна тий. Олонстэй чинь дээрээс нь хоккей чинь байнгын тийм контакттай тийм биенийхээ одоо хор шарыг малтсан ч юм уу те байнгын ил ингээ шөрөөцөлсөн юм спорт болохоор илүү тийм нөгөө залуучууд одоо ирчүүд маань тесэрч одоо нөгөө хариу үйлдэл үзүүлээ зодтолдох тохиолдол илбэг байдаг л та. Яг манай подкастын бас нэг зорилго маань бас энэ спортыг бас таниулъя гэсэн зорилготой. Тэгэхээр ер нь Тамирагийн хувьд яг энэ спортоор одоо идэвхтэй хичээллээд яг чиний хувьд ингээд бие махбод ч юм уу биенд чинь гарсан эерэг зүйлүүд юу хаа? Эрүүл мэндийн тухайд ч юм уу те спортоор хичээлэхээр ер нь залуучдын ингээд урайлыг гэвэл ер нь спортоор хичээлвэл одоо эрүүл мэндэд их сайн. Тэгээд дээрээс нь хөнгөн шингэн байна. Зөндөл олон давал тал байна л да. Яг ингээд бэлтгэлийн үед бол цагийн менежмент аягүй чухал баг тий. Бэлтгэлийн үед бол цагийн менежмент бол их чухал. Хоккей бас хэцүү байдаг юм а. Бид чинь нөгөө ажлаа тараал оройн цагаар яг бүгдээрээ цуглаал хийдэг болох их оройн цагаар голдуу бэлтгэл хийгээд идэг л дээ. Яг тэр Монголын нөхцөлд тэгж тарж байгаа. Монголын нөхцөл тийм л дээ. Мэргэжлийн тамирчид бол яг хувирын дагуу сайхан бэлтгэлээ хийгээл явж байгаа тийм. Яг ингээд лигт ингээд идэвхтэй ингээд хичээлж явах хугацаанд бэртэл гэмтэл хэрэг гарах уу? Тэмцээний үед ч юм уу? Ер нь голдуу хоккей спортын үед юуны бэртэл их гарч байна. Мэдээж бол тэр ингээд байнга мөргөлдөж яадаг. Яг хамгаалах хэрэгсэлтэй учраас хөнгөн гэмтэх байх гэж би харуулъя л та. Гэтэ ер нь бол гэмтлийн үед бол юуны гэмтэл илүү их гарч байна. За ерөөхдөө бол шайб маань өөрөө айгүй хатуу их хурдтай нисэлттэй байдаг учраас шайбынд хүмүүс цохиулж их бэртдэг. За дараа нь контакттай спорт учраас энэ холбоосууд үений холбоосууд их гэмтэж бэртдэг. Тэгээд хэдий ингээ хамгаалттай байгаа ч гэсэн хавирга хугарах иймэрхүү гэмтэлтлүүд бол маш илбэг байдаг. Ялангуяа мөр холбоос, өвдөгний холбоос шагаа энэ чинь бас гулгаал шууд жингэрэл мөргөдөг шүү. Тий, ерөөхдөө л жингэрээ санаатай болон санамсаргүй байхад нь очиод мөргөдөг, хүмүүний бие хамгаалах чадваргүй байхад нь мөргөдөг ч юм уу те. Ер нь ингээд тэмцээний үед чи эмч суудаг. Ер нь суудаг. Баг болгон дээр үү яг нэг стадион ч юм нөгөө талбай дээр талбай эмч гэж ганц л байдаг. Ерөөхдөө бол баг болгон сүүлийн үед эмчтэй болоод байгаа. Хоккейний хувьд бол Эрдэнэтийн эмч байт юм да. Тэр ах маань байнга дагаж явж одоо бүх тэмцээн уралдаанд одоо бид хэдийн биеийг үзэж хэмжилж өгдөг. Нөгөө хангаалт дээр тий. Хангаалтын эмч. Ер нь бол хамгаалах хэрэгсэл хэрэгэлдэг. Зөвхөн нөгөө нэг өмсгөлөөс гадна тейпинг энэ төр хэрэгэлдэг ер нь. Ер нь хэрэгэлдэг. Үе холбоосоор голдуу. Тэгээд дотороо орооч тэгээ хамгаалах. Дээрээс нь нөгөө шүрмэс бас их татаад хитрхи их ачаалттай тоглохоор ингээд шүрмэс ингээд татах юу байдаг л та. Тэрнээс хамгаалаад тейп татна.
Ер нь яг ингээд сэтгэлд хоногчлж гэдэг юм уу юу гэдэг тийм олон улсын тэмцээнд явж байхад мөн Монголд ч юм уу явж байхад яг ингээд нэлээд хүчтэй гэмтжсэн тохиолдол байсан уу? Эмнэлэгт хандах хэмжээний. Би нэг яг нэг Азийн наадам байсан тэнд нэг Гонконгийн нэг тамирчинд аян мөргүүлжсэн. Яг шайб аваад бордонд ингээл эргээл харсан чинь амар хурдтай үрж ирэл мөргөц. Тэгэл нэг хэсэгтээ манараал юу уснаа ингээд сайн санахгүй байж байгаа л тэгэл нэг гайг болжсэн. Тэр шууд тоглоод явсан. Тэгээд би ер нь тоглож тэр тоглолтыг ер нь үндсэн л дөө. Тоглож чадаагүй. Толгойд үрээд. Тэгээ ер нь тамирчид бол их бэртжижсэн. Тэр шүрмсний бэртэл ялангуяа ер нь хүндэтг шүү дээ. Ер нь шууд тоглолтыг үргэлжлүүлж чадхааргүй болгодог тийм бэртэл байдаг л дээ. Тэгвэл тэгээ ер нь нөгөө толгойтой явжаал хүчтэй тархинд дөргөлт болохоор нөгөө concussion гэлэрдэг. Одоо монголоор хэлэхээр тархи дөргөлт гэх юм уу те. Тэр үед ингээд гавлын ясанд чинь тархи байж байгаа шүү. Тархи чи өөрөө яа ингээд залаад үзэл баг тарах шиг цэлцэгнөр шүү. Тэр хүчтэй ингээд савгтаа зөгтөг. Тэнгүү тархи дөргөхлөөр зэрэг тархи өөрөө эзлэхүүнээр ингээд хавганчдаг. Хавгнуугууд гавлыас болоод тархи хоёрын хоорондох харьцаа багасаад ирлээ. Тэрнтэй холбоотой нөгөө тархины даралт гэж юм үсэ. Тэрнтэй холбоотой юу гэдэг дагзаар өвддөг ч юм уу, бас явахлаар толгой эргэдэг ч юм уу. Ер нь бол тиймэрхүү юунууд нэлээд тохиолддог юм шиг байна хоккейн дээр. Хэдийгээр нөгөө нэг касктай хамгаалтай багч хүчтэй контакт дээр тархи дөрөх байдал бол нэлээд ажиллагддаг юм шиг. Тэгээс өвдөгний гэмтлүүд бас нэлээд тохиолддог юм шиг байна тий. Одоо зүгээр ингээл кинон дээрээс харж байгаа чинь бас санаатай ч санаансаргүй ч бас л зохиол авт юм л шүү нь харж байхад тий. Зохин дээрээс нь мөргөлт ингээд хөл рүү орж ирэн тий. Өвдөгний дээрээс нь хоккей спорт чинь бид монголчууд ч нөгөө өвөл дандаа тоглодог учраас хөлстэй тэгээ даарсан үед ч юм уу өвдөг шинэ холбоосууд илүү гэмтдэг юм шиг санагдсан л да. Ихэвчлэн бол нөгөө задгаа талбай дээр явах шиг байна тий. Бид дандаа л хүүхд байхасаа л задгаа талбай дээр л тоглож байсан. Дотор бас нөгөө дотор юунд одоо тоолж эхэлсэн үү тий сүүлийн хэдэн жил. Ер нь сүүлийн хэдэн жилүүд яг юу степаренетер болж байгаа тий. Филиппон. Тий тэгэхээр тэнцээ чинь бас хувцсайлах байдал ч гэдэг юм уу тий. Тэрнээс асаалт их хувцсайлах гэж бүгд бол орчин тоглоор. Тий. Таатай л да. Урд нь бол бид чинь тэгэл гадаа хүүтэнд канкега өмсөөл тэгэл шууд л хас 20-30 юм тлах тэгэл тоглоал явж шүү дээ тий. Бас чанга шүү ер нь баг харснаас нь орж байгаа юм шиг болох юм шиг тий. Гэнт хөрөөл гэнт дараал тий. Тэгэл огцом ингээл хөдөлж ирээл амар хөлөрж ирээл тэгэл хүн юмч амраал хоккей чинь ер нь нэг 50 секунд эрчтэй тоглоал 1 минут гарантай амардаг хөхгүй. Тэр хооронд 2-3 хүн сэлгээ тоглож идэг тий. Тэр хооронд айгүй их темпер тоглоод хөлөрөөл суугаал 1 минут гарan ингээд хүүтэнд байгаа л те хүний бие дулаан алдагдаал ирж байгаа шүү дээ. Тэр үед ер нь хүний бие их суларч холбоосууд их мууддаг юм болов уу гэж ойлгосон л доо. Тийм температурын нөлөөн дээр чинь бас л өөрчлөлт шүү дээ. Өөр ер нь бусад ингээд олон улсын тэмцээнд явж хаад хэрэг гэмтэл авт юм бол ер нь манай Монголын баг шгшээ ингээд олон улсын тэмцээнд явж хаад зөвхөн тамирчдаас гадна нарын албанд хэрэг бүрэлдэхүүнтэй явдаг бол нэ ялангуяа одоо эмнэлгийн арын алба гэдэг юм уу те. За ер нь нэг тэгж явдаг. Бусад усаас шээ. За бусад ус бол явдаг. Монголын хувьд бол ганц нэг удаа тэгж явжсэн байна. Тэгэхээр бас нэг санхүү мөнгөний талаар л асуулт гэдэг юм байна тий. Яха ер нь нөгөө нэг спортын анаах ухааныг ингээд бодоод төслөөр ямар нэг спорт болоод ганцаарчлсан тамирчин ч байсан арын албан дээр нь ер нь бол нэгдүгээрт гэмтлийн хэмжээж ивэл их зүгээр. Яа тэгвэл контакттэй спорт учраас яаралтай тусламж үзүүлэх боломжтой байдаг. За дараагийн дугаарт нь юу хөглөн нөө сэргээн цэцэх хэмж буюу сэргээн цэцэх хэмж болоод нөө терапевт буюу хөдөлгөөн цэцэлч нар аягүй чухал байдаг юм шиг. Ер нь арын албан дээр зүрхсэн. Дараагийн дугаарт сэтгэл зүйч аягүй их чухал. За дээрэс нь хоол зүйч аягүй чухал. Ер нь энэ хэд байж иж энэ өөрөө спортын анаах ухаан илүү хөгжих боломжтой. За дээрэс нь тухайн баг тамирчин, спортын тамирчдын цаашдын карьерт аягүй их нөлөөлөх боломжтой. Дээрээс намжилт үзүүлэх боломжтой гэж хараад байгаа гэсэн. Тэгэхээр бусад улсын хувьд тийм болоод илүү байдаг болов уу гэж зүгээр хараад байгаа. Альч спорт дээр ер нь Монголын хоккей шгшээ дээр ер нь яг ингэж бүрэлдэхүүнээр ажиллаж байсан тохиолдол хэрэг олон байдаг бол. Ингэж бүрэлдэхүүнээр ажилласан тохиолдол байхгүй. Өөртөө чинь санал бол нэг байна. Сэтгэл зүйчин сэргээн засах тий гэмтлийн эмчид нар бол энэ альч спорт бол маш хэрэгтэй зүйл. Хоол зүйч байна тий.
Энэ чинь нүү тамирчдын карьер амжилтыг бол бүрэн хянах боломжтой юм баг байгаа юм л да. Тэр олон улсын тэмцээнд явж саяны эдийг юу яаж зохицуулдаг гэсэн юм бэ? Ялчгүй саяны эдийн хэрэгцээ гарч ирсэн тохиолдолд хэрэг байсан. Бид чинь ер нь ихэнхдээ л олон улсын тэмцээнд олон жил явж байна. Тэгээд ер нь оролцох л их чухал байсан л да. Юуны дөрөнд оролцох чухал байсан тий. Санхүү мөнгө яаж хийж байгаад олоод оролцох чухал байсан. За одоо спортууд ер нь их сайхан хөгжиж байна. Тэрнийхээ хэрэгээр бас арын албал их сайжирч байгаа бох тий. Хоккей спорт бол хараахан яг энэ баг бол бүрдэж тэгж ажиллаагүй байна. Гэтэ сайн нөгөө нэлийн баг болгон чи эмчтэй болцсон гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр тэр чинь бас нэг тавлах тий. Тэгэхээр одоо хойшлолоод ингээд саяны хэлсэнчлэн арын албаныгаа зузаан бүрэлдэхүүн үнэтэй байвал илүү их одоо амжилт үзүүлэх магадлал их өндөр байх л гэж хараал байна л да. Түрүүн бичлэг эхлэхийн өмнө ярилцчихсан шүү дээ. Нөгөө Азийн тэмцээн дээр гээд зоондоо 4-0-оор хожичоод дараа нь медалийн төлөө гарч ирсэн 3-2-оор хожигдсан гээд. Тэн дээр ер нь ямар дүгнэлт өгч ирсэн бэ? Яг ингээд багийнхаа тухайд. За тэр юу л да нөгөө дэлхийн аваргын бөмбөгтэй хоккейн дэлхийн аваргын Б дивизонд Монгол орно тоглолт юм. Тэгээд тэнд бол нийт 14-5 жил тоглоход нэг 7-8 удаа бидний шүүгэн дөрөвт үлдчихсэн. За тэгээд нэг жишээ бол нөгөө бид зоондоо 4-0-оор хоцсон багтайгаа яг медалийн төлөө тоглолтын дээр 3-2-оор хожигдчихсэн. Тухайн үед бол яг ингээд тамирчид маань сэтгэллээр жоохон ийм айцтай болцсон байсан. Тэгээд 10 хэдэн хүний сэтгэлийг тийг засаж шууд тэр тухайн тоглолтод ингээд ирч хүчтэй оруулах бол маш хүнд хэцүү байсан. Тэрэндээ тэгж юу хожигдчихсэн 3-2-оор хожигдчих хүрл медалаас мултарчсэн л та. Тэрэн дээр би их боддогсэн. За ингээд юу энэ олон хүний сэтгэл санаа ингэж унах юм бол энийг дээш нь өргөх гэж одоо хүчнөө арга хэрэгэлсэн ч гэсэн ингээд хурж ажиллаж чаддгүй юм байна. Сэтгэл зүйч гэдэг хүн бол маш их хэрэгтэй байт юм байна. Спортын сэтгэл зүйч гэдэг хүн бол маш их хэрэгтэй байт юм байна. Энэ хүмүүсийн сэтгэл санааг сайхан өргөөд бүгднгийн нэрч хүчтэй болоод энэ тоглолтоо ингэж бид нэр хэрвээ яасан бол алдахгүй байсан багтаа л гэж юу боддог л доо. Тэгээд юу маш их бодогддог, айгүй их харамсдаг. Тухайн ингээл гол алдсан, гол хийсэн бүчүүдийг ингээл айгүй их дүгнж бодоол ер нь жил болгон л тэгдэг л дээ. Бид чинь бас олон удаа хөрөл медалийн төлөө бас тоглож исэн юу бөмбөгтэй хоккейгоор. Тэгэхээр удаа авч исэн л та. Тэгэхээр энэ дээр чи ерөөхдөө тухайн багийн спортт арын албан дээр сэтгэл зүйч бол асар их чухал нөлөөтэй байх байсан гэсэн үг тий. Тэгэхээр хэрвээ байсан бол бас магадгүй илүү өөр амжилт гарах, илүү тоглолтын үр дүн ч гэсэн өөр байх боломж 100% ер нь байсан баг. Ер нь ингээд талбай дээр хэдэн тамирчин нийт тоглолт үлээ. Ер нь яг арын албанд багийн тамирчид яг хэдүүлээ. За бөмбөгтэй хоккей 18 үлээ байдаг. Талбай дээр 11 тамирчин тоглодог. Шайбтай хоккей бол 20-25 тамирчин байдаг. Талбай дээр хаалгачтайгаа нийлээ 6 тамирчин байдаг. Шайбтай хоккей маань 5-5-аараа ингэж хурдан солигддог. Бөмбөгтэй хоккей бол ер нь жоох удаандаа солигддог л доо. 18-аас 11 талбай дээр тоглоод үлдсэн 7 хүний нэг нь хаалгач хийсэлгээ 6 нь ингээд тамирчид ингээд сэлгэж явах жишээтэй байдаг. Тэгэхээр чинь тамирчдын хувьд бол үйл ойлголцол хэрэг гардаг бол талбай дээр. Яг уу тэгэхээр ер нь энийг яг коучлаа яг өдөрч чинь одоо нэгсэндээ багийн одоо ингээд бодоод үзлээ сэтгэл зүйчийн ажлыг хэн хийгээд байна гэж харахаар багийн ахлагч хийгээд байна. Нэг бол коуч хийгээд байна. Яг үнэ. Багийн ахлагч ялангуяа ер нь хийдэг л дээ. Дасгалжуулагч гэдэг хүний хувьд бол яг ерөнхий нэг бэлтгэлийн системээ ингээд хянаа те ингээд явж байгаа. Багийн ахлагч гэдэг хүн чинь яг нэг тамирчтайгаа хамт байрлаад бэлтгэлийн хамт хийгээд нэг ачааллын хамт аваад хамтдаа ингээд олон цагийг өнгөрөхөөр нөгөө тамирчдынхаа сэтгэл нь яаж айцтай яаж доголтой гэдэг мэдэрчдэг баг л та. Илүү мэдэрдэг л дээ тийм. Тэр ч утгаараа энэ сэтгэл зүйч болон тэгээд нөхөн сэргийгч гэдэг юм тий. Сэргийх тийм. Тэгээд энэ арын албаны хүмүүсүүд энэ маш их өгүүлэгддэг л дээ. Бид чинь дэлхийн аваргын тэр тоглолтын дээр өдөрт 2 тоглолт хийдэг байсан. Дараагийн өдөр дахиад 2 тоглолт тий. Тэгээд 60 минутаар эсгийн зооны тоглолтууд бол тэгж явагддаг байсан. Тэгээд яг асагдах шатны тоглолт бол 90 минутаар ингээд хугацаанд сунгагдчихдаг байсан байхгүй. Тэгээд тэрхээр ингээд бид энэ нэг ачаал дах чадвар маань улам хэцүү ингээд уналтанд ороод хөлний булчин ингээд хамаг биений булчин ингээд өвдөж хархираал тий. Айгу хэцүү байдаг байсан л та. Яг тэр үед ингээд арай нэг тийм байна. Одоо юу гэдэг хэрвээ хөдөлгөөнсөлж байсан байвал бас өөр тий булчингийн ач суллах уу
Аль булчингуудыг үнэлждэг л дээ. Аль булчин илүү сул байна, аль булчин илүү чанга байна. Алийг нь сулруулах уу гэх юм уу те. Тэгээд түүнээс гадна яг тэмцээний үеэр хоолыг юу яаж зохицуулдаг? Одоо тэмцээний бэлтгэлийн өмнө за яг тоглолтын дундуур бас нэг юм снэк бар шиг юм байдаг шүү дээ. Банан идэх ч юм уу, шоколад идэх. Тиймэрхүү байдлаар ер нь хэрэг ажилтдаг бол байна. Ер нь олон улсын тэмцээнүүд дээр бол хоолыг бол их сахилгаттай хэрэгэлдэг л дээ. Бид чинь нөгөө Оросын холбооны ус очиж голдуу бэлтгэл хийдэг бөмбөгтөөх юм. Тэгэхээр нэг тамирчдын дээр нөгөө галтгоо гэх юм уу те. Тэр хоол идж байгаа газар өөрөө айгуу тийм шинжлэх ухааны үндэслэлтэй гэх юм уу тийм. Бэлтгэл хийдэг газар маань. Бэлтгэл хийдэг газар маань тийм тамирчдаа тэгж их өдрийн 3 хоолоор ингэж хангаж өгдөг байсан. Тэмцээний үед дээр яг хуу цаанаасаа ингээд хоол байгаа. Тоглолтын үеэр тэгэл усундаа банан гэл янз янзын хоолнууд гэж байж идэх те. Тэгэхдээ бас нөгөө хоол зүйч бас олон улсын тэмцээний үед байрлахад тухайн бааз дээр байна гэсэн үг те. Яг багийн тухайд бол байхгүй шүү дээ бид чинь. Ер нь зөвлөгөө авч ирсэн тохиолдол байна. Ер нь зөвлөгөө авч ирсэн тохиолдол байхгүй. Тэгээ нэг мөн чигрөөрөө гэдэг шиг тий. Өөрснөрөө л ер нь их болгож ирсэн л дээ. Одоо манай спортуудын тасалжуулагч нар бас нэг үе бол юу гэдэг нэг олон улсад сурцсан ч гэдэг юм уу тий. Тэн дээр бас хоол зүйн зөвлөгөөний яг тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон байт юм шиг байна тий. Энэ хоккей спортын хувьд би тэгж боддгийн илүү нэг техник тактикийн талаар ингээд тасалжуулагч нар маань ингээд явчаад идэг те. Яг нөгөө сургуулийн төгсөөд тамирчны нөгөө эрүүл мэнд чиглэлрүүлсэн одоо зүрхний цохилт байна те. Янз янзын иймэрхүү байдлаар илүү сайн ажиллавал бас их зүгээр болов гэж боддог л доо. Монголд ер нь спортын нөгөө хоккей тасалжуулагчдын хувьд одоо олон улсын сургалт гэсэн юм байдаг уу? Ер нь сурдаг ч гэдэг юм уу те. Яг уу ер нь холбооноосоо явуулдаг. Ер нь холбоо маань хэр ажилтдаг бол хоккей холбоо. Яг энэ хоккей спортыг хөгжүүлээ. Тэгээ тасалжуулагчдын нэг олон улсад сургая. За дээрээс нь тамирчдыг энэ ч бас явуулдаг ч юм уу те сургалтаар. Тиймэрхүү байдлаар хэрэг дэмжлэг үзүүлдэг бол хоккей холбоо өөрөө. За ер нь дэлхийн хоккей холбооноос иймэрхүү сургалт семинарууд зөндөө зохион байгуулдаг л та. За хоккейчдын хувьд маань тамирчид бол мерсер бол явж исэн. Дасгалжуулагчд бол дандаа ер нь тамирчид дасгалжуулагчд хуваарай л явдаг л та. Хоккей холбооноос одоо дэлхийн хоккей холбооноос одоо гаргасан тэр хөтөлбөрийн дагуу өөрсдийнх нь зардлаар ингэж хамрагддаг. За миний ажиллаж байгаагаар бол сүүлийн үед бол өсвөрийн хоккейн баг бол олон нэмэгдлээ. Урд нь бол нэг лигийн хэдхэн баг дээр ингэж өсвөрийн тамирчдыг бэлддэг байсан бол одоо ер нь олон клуб сургалтууд бол нэгдсэн байна. За хоккей холбоо маань энэ дээр нэг бодлого гаргаад олон улсаас мэрэгчтэн ураач гэдэг юм. Энэ сайхан гарсан энэ клуб тамирчид нэг жоохон бодлогоороо тий сургалт семинар зохион байгуулад явбал хоккей илүү хурцтай хөгжих болов уу гэж энэ харж байгаа. Тэгэхээр ер нь бол хоккей холбоог үнэлэхэд бол нэг тийм үнэлгээ авахд хэцүү юм тий. Ер нь бол ингэсэн л дээ нөгөө тэр клубүүд тэр хүүхд залуучууд бол маш ихээр гарч ирчээд байгаа байхгүй. Одоо энэ гарч ирсэн энэ сайхан тийм сонирхол ингээд гараад ирсэн байгаа юмыг хоккей холбоо бодлогоороо сайхан цангидаад эднийг дэмжээ те цаашдынх нь ажилтнууд итгэжүүлээч гэх юм уу те илүү сайн левел ахиулаа сургалтын нэмээд ингээд игүүл энэ хүүхд залуучууд бол маш их дурлж үлдэнэ. Би саяхан нэг курс ээжлэр нэг судалгаа хийсэн л да. Тэгээд энэ нөгөө өсвөрийн тамирчдын тухай. Өсвөрийн тамирчид одоо хоккей спорт дээр бол одоо өсвөрийн 18 нас, U18 нас те одоо 7-8 баг байгаа байхгүй. Энээсээ дээшээгээ энэ чинь лиг рүү ордог те яг ийм мөчлөг байдаг. Яг энэ үе дээрээ тамирчдыг бол ихээр алддаг. Юунаас бол чинь тэгэхээр нөгөө хичээл сургууль одоо хоккей чинь нөгөө ямар ч цалин мөнгө байхгүй те ийм спорт учраас хүүхдүүд ажил хөдөлмөр тэгэл гэр бүлээ зохиогоод ингээд яваад өгдөг л дөө. За 100% гэл одоо 7-8 багийн 18 насны 100% тамирчид байлаа. Тэрнээс нэг хүсрэл 10% л цаашдаа хоккей спортыг сонгож одоо багуудад орж ингэж тоглож байна. Нэг багт жишээлбэл 1-2 ийм залуу тамирч нэмэгдэж байна л гэсэн ийм тоо байгаад байгаа юм л та. Энийг илүү бодлогоороо цангидж тэр олон залуучуудыг лигийн баг руугаа татан оруулах ийм ажлыг бас зохион байгуулмаар санагдаж байгаа. Тэгэхээр бас эн чинь 100% гэж бодоход 10% цааш өргөжлөн чи 90% спортоо хайж гэдэг чинь айгүй өндөр тоо байгаа. Энэ хоккейн хөгжил яг энэ дээр бас их алдаад байгаа гэж юу ер нь харж байна л та. Өсвөрийн бол айгүй олон тийм
баг дасгалжуулагч нар тамирчид бол бий болчиход байна те. Энийг яг дээшээгээ гаргаад ингээд залгамжтай залгаасаа сайхан бэхжүүлэх хэрэгтэй юм л да. Тийм одоо энийг ингээд бодоод үзэхлээр бас юу л юм л да тий. 90% нь алдчихна гэдэг чинь 90% нь спортыг орхиж чинь тий. Данганц хоккейч гэдэггүй 90% нь спортыг орхиж чинь гэдэг чинь нөгөө 90%-ийн хувьд эрүүл мэндийн хувьд ч гэсэн бодоод үзэхээр бас цаашаа гараад юу дөрхөө хэрвээ спортоор өргөжлүүлж байгаа ер нь ингээд хараад тахад айлуулах ямар нэгэн спортоор хичээлж байгаа хүмүүсийн хувьд эрүүл мэндийн хувьд бол шал өөр гэдэг хөөх тий. Зүгээр сууж. Тэгэхээр тэрэнгүүч тэр 90% бас эрүүл мэнд төдий чинь бас сөргөөр л нөлөөлнө гэсэн. Эрүүл байх. Ер нь эрүүл байх нөхцөл төр чинь бас давхар спорт биеийн тамирын хөдөлгөөн айгуу чухал байхгүй. Тэгэхээр энэ 90% тэр үнэхээр харамсмар таа байна уу? Тэр яалтчгүй нөгөө бодлогын төвшөнд ярьдаг ч юм уу тий. Тэгээ дээрэс нь хэдийгээр одоо юу гэдэг юм өсөн талбай энэ төр хомос байгаа боловч сонирхож байгаа хүүхдүүд нь байгаад байгаа байхгүй сайн өөрөө ч яриахаас харах тий. Бага хүмүүсээ алдчихлахгүй байгаа юм. Тийм ядаж энэ байгаа хүмүүсээ хадгалж авч үлдээ. Заавал мэрэгжлийн тамирчин болох албагүй шүү дээ. Тийм сонирхчийн төвшөнд ч гэсэн хичээлж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ялчгүй холбооны бас бодлогын бас темирхүүл юм тий. Одоо бодлого нийтийн биеийн тамир спортын газар хэл тэр нь хариуцлагатай явуулах л та бүх спортын клубүүд. Тэгэхээр бас яриад байвал бас тэгэл ингээл ухаал явах юм байна тий. Үнэхээр надад сонсож үнэхээр тийм харамсалтай таа байна. Бусад ер нь спортуудыг харахад яг энэ ийм залгамж дээр одоо маш сайн анхаарч гэдэг юм. Дээшээгээ гарах боломжийг илүү бүрдүүлж өгч шүү дээ. Сакс байна, волейбол байна, хөл бөмбөг байна. Эдгээр чинь бүгд дээд лиг рүү орохын тулд бас их өөрөө хичээж ин тэр хүүхдүүд ихэнх хувийн дээшээгээ ингэж лиг рүүгээ орж ин амжилт үзүүлж ин. Амжилтын төлөө тэр хүүхдүүд бас ингэж хичээл зүтгэлээ гаргаж ийн гэдэг чинь бас нэг тиймэрхүү юмыг хоккей спорт бас бий болох хэрэгтэй болов гэж бас хараад байгаа юм л. Тийм. Одоо ингээд спорт багийн спортуудыг бодоод үзэхлээр ялтчгүй спорт сагсан бөмбөг нэгт яваад байна тий. Дараа нь волейбол орж ирээд байгаа шиг байна. Тийм хөлбөмбөг олон яах вэ бас боломжийн гэтээ бас л шүмжлэлтэй л байна. Хоккей спорт бас холбоо нь бас онцгой юм шиг надад бол санагдлаа. Яа тэгэхээр юу гэдэг тэр их хичээлж байгаа хүмүүсийг нэгдүгээр талд чинь хоёрт нөгөө таниулах юм ерөөсөө хийхгүй нэг харагдаад байна л да миний бодлоор. Яг одоо зурагтай болохоор спорт волейбол хоёр шууд дамжуулж чинь ер нь бол багийн спортоос өөр шууд дамжуулж байгаа спортыг би бол олж хараг. Тэгэхээр энэ дээр бас юу гэдэг нөгөө телевизийн сувг аавна гэдэг юм уу. Нэг бол ядчил яаж хөгжүүлэх хэвтэй бас энэ бодлогын төвшөнд л яригдах л та. Гэтэ тэр нэг хичээлж байгаа ялангуяа тэр өсвөр насн дээр л алдаад тах шиг шүү дээ. Өсвөр насаас яваад лиг рүү ч ер нь одоо 16 наснаас дээш л байх тий. Лигийн тамирчин 16 17-той нэг багт хоёр хүүхдийг зөвшөөрдөг яг насны хүрээгүй учраас. Тэгээд 18-с дээш бол чөлөөтэй орч болно л доо. Тэгэхээр одоо нөө чиний хувьд л одоо хойч үе халан залгамжаал илүү их бэлдэх гэдэг шүү дээ тий. Би чинь ерөөхдөө манай клуб чинь яг албан ёсны дасгалжуулагч гэж ер нь байхгүй. Тэгээд бид чинь өөр өөрснийгөө бэлдээд ер нь олон жил ингэж тэмцээн уралдаанд оролцож явж байна л да. Анх Брудава гэж манай отгод клубыг үүсгэн байгуулагч хүн бидний дасгалжуулагч гээд олон жил явсан. 2007 онд өөрөө Америк руу яваад өгсөн. Тэрнээс хойш бид ч одоо ингээд өөр өөрснийгөө бэлдээтэй олон жилийг ингэж хардаар өгсөн байна л да. За эргээд нөгөө тамирчин үеэр өнөр тий. Яг ингээд спорт гимтэлтэй тоглож байсан үе нь удаан. Гимтэлтэй өмөрлөө. Яг нэг шагааны гимтэлтэй л ер нь тоглож байсан. Би бас нэг хажуурын сагс ус тоглож сонирхдаг тоглодог. Ер нь хоккейч чинь зундаа ер нь бэлтгэл хийх боломжгүй учраас заавалчгүй нэг өөр спортоор хичээлэл юм зүгээр хөл бөмбөг сагс те. Би ер нь сагс их тоглодог гэсэн. Тэгээд хөлөө далийг шигчээд нэг хавдцсан тэгээд эдгээг ууж байгаа хоккей их тоглож исэн. Тэр их зөөртэй санагддаг байсан л да. Эхний хэдэн минут яг хөл чинь халаагүй ингээд хөдөлж чадахгүй шүү. Тэгэл халаад ирэхээр арай гайгүй ажиллаа л те. Тиймэрхүү чи. Сагс хоккей хоорондоо ижил төстэй тал хэрэг. За нэг ч одоо тийм амир яг тэр ижил төстэй юм бол байхгүй та тийм. Гүйж яг гүйж байгаа тийм. Яг нөгөө пас өгөх юу бол жоохон ойролцоо те. Пас мэдрэх, пас харах тийм юу бол өнцөг бол ойролцоо. За миний хувьд өвдөгний бэртэлтэй шүрмэс эсэл сэмэрсэн ийм зөөртэй байна. Тэгээд энийг одоо цаашд одоо яаж хэмжлэх вэ? Энэ талаар нэг зөвлөгөө өгч. Яг бэртэл нь хэдэн жилийн өмнө авсан? За ер нь хэзээ онцлогдсон? 4 жилийн өмнө би имраад харуулсан. Тэгэхэд нэг өвдөг сэмэрсэн, өрөвсөлтэй,
үений шингэн багассан гэж уншиж гарч ирсэн. 4 жилийн өмнө одоо тэгээ тоглоод байна гэхэлэр нэгт дахиад ямраа хийх шаардлагатай. Тухайн нөгөө ACL гэдэг нь одоо урчигтай холбоос. Ер нь өвдөг өөрөө 4 гол бүтцтэй л дээ. Дотор хажуугийн холбоос, гадна хажуугийн холбоос, за урчигтай холбоос, арын чигтай холбоос. Ялангуяа спортын төрлөөр бол хөвчлэн яг гэлтчихгүй урчигтай холбоос нэлээд гэмтдэг. Дээрэс нь өвдгөн дотор чинь хагас сарын жирэгч мөрс гэж байгаа тийм. Менискус гэж үүдэг. Дотор болон гадна жирэгч мөрс гэх. Тэр нь өөрөө хоёр асыг голдно тусгаарлаж байгаа. За, ерөнхийдөө бүтцүүдийг аваад үзэлт юм аа. Тэглэнгүүт чи хоёул ингээ урчигтай холбоос 4 жилийн өмнө сэмрэлтэй гэхэлэр одоо дахиад нэг үзэх шаардлагатай. Одоо ямар байгаа юм те? 4 жилийн өмнө бол ачаал даах боломжтой болоод те мэссэл яригдахгүй орхигдсон байж болно. Одоо тэнгууд нөгөө сэмэрсэн шүрмэс чинь 4 жил явцсан байх нь шүү дээ. Тэгэхээр дахиад онцлогоо шаардлагатай. Шүрмэс өөрөө яа гэвэл нөгөө мянцууц ингээл хөвөрдөж урагддаг шүү дээ. Тэрнтэй адилхан шүрмэс өөрөө тийм мянцууц шиг бүтцтэй. Тэгэхээр ингээл хөвөрдөөд рөгдөөд сэмрээд урагдаад нэмэгдээд байх магадлал баа гэсэн. Урчигтай холбоос гэмтгэлээр зэрэг давхар дотортлын жирэгч мөгөөс ер нь л хөвчлэн гэмтэж таартай. Тэгэхээр хамгийн ихний ээлжинд хоёлаа дахиад ямраа хэлэх хэрэгтэй. Ямраа хэлгээд ямархуу байгаа юм те. Энэ дээр эмчилгээ хийж болохоор байна уу? За одоо сүүлийн үед бол өөдөлсөн эмчилгээ гэж үүдэг. За дээрэс нь PRP гэдэг. За галерийн хөчлөл үений тарилга гэх зэрэг. Тэгэхээр ямраа дээрээс харж агаад яг ямар эмчилгээ хийвэл илүү их оновчтой байна гэдгийг харна. Дээрээс нь урчигтай холбоос ингээ бүрэн тасраагүй бага хэмжээний гэмтэлтэй авах юм бол 4 толгойд болчин ч юм уу. Булчингийн хөгжил аяг гэж байна. Булчингийн хөгжил хэдий ч нэ сайн байна. Нэг өвдний чинь доктортой байлыг бас давхар хадгалж авч үздэг байхгүй. Тэгэхээр одоо хоёлаа эхлээд ямраа хэлэх нэ. Ямраа хэлгээд үзүүлнэ. За тэнцэнс шилтгаалаад би магадгүй зүгээр 4 жилийн өмнө эхлээд одоо дахиад урлын хэмжээ нэмэгдсэн дээрээс нь цацарсан байх магадлал байж магадгүй гэж бодчихлаа л дээ. Тэгэхээр нэгт ямраа хэрэгтэй. Дээрээс нь яг ийм орчинд биш нөгөө эмнэлгийн орон дээр гэх юм уу те. Тодорхой хэмжээний ингээ тестүүд хийдэг байхгүй. Урчигтай холбоос чинь тасарсан байна уу байхгүй байна уу гэх юм уу те. Бүрэн тасарсан байх юм бол тестээр бас мэдэгдэх боломжтой. Дээрээс нь багжийн шинжилгээ буюу ямраагаа хийгээд оншоо бүрэнтэй авах боломжтой гэсэн. За цаашлаад одоо урчигтай холбоос хоёлаа бүрэн тасарсан байна гэж үзэх юм бол энэ дээр дурангийн хаалга яригддаг байхгүй. Дурангийн хаалгаар урчигтай холбоосыг бүрэн өөрөөс чинь аваад шүрмсээр сэргийх боломжтой гэсэн. За яг энэ юм дээр бол нэг тамирчин хүний хувьд бол их хэцүү байгаа юм л да. Хэрвээ чигтэй холбоосоо дургийн хаалганд орвол жил өнжөөд яг хэвийн буцаад ийм карьераа үргэлжлүүлж чадах уу те. Энийг одоо хаалганд орохгүйгээр ингээд эмчлээд яваад ах боломжтой юу? Хэрвээ үнэхээр тасарсан байвал хаалганд орох зүрх орохгүй гэсэн. Яг л түрүүн би ярьсанчлан 4 гол холбоосоо чи нэг нь байхгүй болчоод өдвний чи өөрөө докторгүй байдал үүсэж байгаа байхгүй. Докторгүй байдал үүсчихээр яах вэ гэхээр яг энэ манай тамирчдын гол гаргадаг алдаа. Гүрийгээд яваад байдаг. Гэтэл нөгөө нэг гэмтлийн гаралтай өвдөгний үеийн өрөвсөл гэж юм үүсчихдээ. За одоо физиологийн 45-аас дээш нас ч юм уу 50-аас дээш насны дээр өвдөгний үеийн өрөвсөл үүсдэг бол нэг холбоос байхгүй гэмтлийн гаралтай өвдөгний өрөвсөл 40 хүрээт ч юм уу те эрт үүсчих боломжтой. Тэнгүүт чинь өвдөх зөөвөрлөх байдал илүү их нэмэгдээд эхэлждэг. За хэрвээ хаалгаанд орлоо гэж бодвол ер нь бол дунджаар сарын дараанаас энгийн маягтай амьдралын маягт оролцоо явуулна. Бэлтгэл хийх хугацаа бол 6 сараас дээш хугацаа. Хаалгаанд орлоо гэж бодоход урчигтай холбоос сэргийх мэсэл хийлгэлээ гэж бодоход 6 сарын дараанаас спортод хэрэгжих боломжтой. Багаар тасал хөдөлгөөн нээж аваад. Энгийн амьдралын маягт бол сар 2 сарын дараа бол асуудалгүй зүгээр. Буцаад хэвийн тоглоход бол бүрэн боломжтой. 6 сарын дараа бол тоглох боломжтой. За маш хүртлээ. Монголын сагсан бөмбөгчийн лигийн анх нөгөө спортын төв ордонд болдог гэсэн шүү дээ. Тэгж жаад нөгөө UG Arena одоогийн M банк Arena болсон тийм. Тэгэхэд энэ хоёрын хувьд нөгөө дэвшлэн надаа ингээд тасар их харагдаад байгаа. Спортын төв ордноос UG Arena руу орсон. Тэгэнгүүт үзэгч ч гэсэн за тамирчдын хувьд ч гэсэн нэлээ их болсон, сонирхлууд ч нэлээ их төвсөн. Хоккейн хувьд болохоор ерөөдөө гадаад талбай тааж жаад степ аренаар шилжилсэн шүү дээ. Тэгэд энэ хоёрын хооронд хэрэг ялгаа гарсан бэ? Одоо үзэгч нэмэгддэг ч юм уу, багуудын маркетинг сайжирдаг ч юм уу, тиймэрхүү хөрөнгө оруулалтын тал дээр ч юм уу хэрэг сайжирсан бол. За ерөнхийдөө химэл мөсөн талбайтай болвол нөгөө
олон улсын хоккей холбооны дүрм журамд бол нөгөө дэлхийн аваргад оролцох эрх маань нэгдэг л дээ. Монголчууд урд нь 2007 оноос 8 9 онд гээд дэлхийн аваргад бол оролцож исэн. Тэрнээс хойш нөгөө эрх нь байхгүйгээд хасагдж исэн л да. Энэ эрх нь ямар учиртай юм бэхээр 500-аас дээш хүний судалтай хиймэл мөсөн талбайтай 6 багийн лигт явж дэлхийн аваргын доод дивизионоос ингэж тоглох эрх үүсдэг байхгүй. Тэгээд Степ Арена маань баригдсанаар бид дэлхийн аваргад орох эрх маань нэгдсэн л дээ. Тий. Харамсалтай нь олон тэмцээнийг Степ Арена дээр бол хоккей холбоо зохиолж хараахан чадахгүй байгаа дээ. Хоккей спортын маань одоо талбайн түрээс гэх юм одоо айгүй өндөр байдаг л да, тэр хиймэл мөсөн талбай ингээл ажиллуулж байгаа тий. Тэрний одоо түрээслэх цаг гэх юм уу тий. Ийм байдлаас бол олон тэмцээнийг бол Степ Аренад бол зохиож плей-офф нь болдог гэсэн. Плей-офф нь болдог. Плей-оффын хэр удаа үргэлжлэх вэ? 4 хоног л бид болгоод зохиодог л доо. Тэг 4 багаар 4 хоног. 2 тоглолтоор л гэсэн юм. Тийм дөрвөлж 2 өцөн. Дараагийн шатанд ташаалаар. Ер нь легионер тамирчин ярих хэрэг вэ? Ер нь легионер тамирчид их ирдэг. Оросын холбооны улсаас их тамирчтай ер нь импортлж авдаг л да. Нэг багт одоо хэд зөвшөөрөх вэ? Дүрмүүд маань ингээд өөрчлөлтөө шинжлэхтэй л яваалаа л да. Урд нь бол нэг багт 4 тамирчин байсан. 4 тамирчин ингээд ороод ирэхээр нөгөө Монгол тамирчид маань тоглох орцоо ерөөсөө үлдээгүй. Гараанд гарах нь гэсэн үг. Тэгэхээр талбай дээр 2 тамирчин нэг багт 4 тамирчин байхыг зөвшөөрч байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө 2-2 сэлгээд ингээд тоглолчихно. Талбай дээр л 5 хүн гарч байгаа шүү дээ хоккейны хувьд. Тэгээд үлдсэн тамирчид маань ингээд туршлагатай сайн ингээд тамирчид маань ингээд эзэлж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хөгжлийн хувьд бол нөгөө залуу үе маань яг тэр үед орхилчод байгаа байхгүй. Нөгөө ямар ч тийм гарах орон зайгүй болчиход байгаа юм л та. Сүүлийн хэдэн жил бол олон ч легионертой тоглолцсон. Тэгээд өнгөрсөн жил бол бид бүх багаараа ярилцж байгаа легионерыг бол татгалцсан. За энэ ямар учиртай юм бэ? Нөгөө залууд тоглогчтой дэмжихийн тулд тэр залуучуудаа сайхан хөрөнгө оруулалт хийхин тулд легионерыг төр татгалцсан л та. Энэ их зөв шийдвэр болсон гэж би бол боддог. Нэг багт түрүүн 2-3 хүн ингээд лиг лүү ингээд орж ийн гэсэн шүү дээ. Тэгэхээр босод багийн хувьд одоо хүний нөөцөл яригдчих байгаа байхгүй тий. Хүний нөөц яригдгаа чинь нөгөө залуу тамирчдаараа хүний нөөцөө бүрдүүлээ сэлхээс аргагүй болж байгаа. Тэгэхээр энэ нөгөө залуучуудын маань оролцоо маш өндөр нэмэгдээд ирж байгаа юм л та. Нэг багт шууд 10-аас 15 хүн зарим багт нэмэгдээл ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүүхдүүд хоккей спортын тийм хөгжилт бол маш хурцтай бас юм сайн талын нөлөө бол үзүүлээд байгаа юм л та. Ер нь багийн хувьд одоо тамирчдын хувьд одоо лиг эхлэхээс өмнө ч юм уу эрүүл мэндийн үйлчлэгч юу н хамрагддаг. За яг нэгдсэн байдлаар тийм бол байхгүй л байна л та. Шигшээ багийн хувьд. Шигшээ багийн хувьд бол ер нь хамрагддаг. Цугларалтан дээр. Яг энэ бас нэлээ ач холбогдолтой юм билээ л дээ. Одоо юу гэдэг тухайн лиг эхлэхээс өмнө одоо тухайн баг тамирчдын эрүүл мэндийн үйлчлэг нь хийлгэснээр бэртэл гэмтэл байгаа хэсэг. Хоёрт шинэ бэртэл гэмтэл авах юм бол мэдээж үлрэл сезоны хувьд яаж тоглох вэ гэдэг юм уу те. Дараагийн дугаарт нь ихлээр хэрвээ хуучин гэмтэл авах юм бол ямар хөө байдалтай байгаас нь шалтгаалаад арга хэмжээ авах нэлээд ач холбогдолтой байдаг. Дан ганцын дээр бэртэл гэмтэлж давхар сэтгэл зүйн үйлчлэг эмчилгээ бас орно шүү дээ. Өөрчлөн сэргийлэх байдлаар. Ер нь бол энэ хэрэгжиж байгаа байдал сагсан дээр волейбол дээр бас нэлээд яваад эхэлж. Сүүлийн үед хөлбөмбөг дээр бас багууд нэлээд одоо улирал эхлэхээс өмнө аваад эхэлждэг. За легионер тамирчдын үед муу адил тодорхой хэмжээний эдгээр чинь цалин өссөн ирж байгаа шүү дээ. Ер нь сагсан бөмбөг хөлбөмбөгийн тэр бас сүүлийн үед легионеруудаа бас өөрчлөлт оруулдаг болчих. Тэр ямар ач холбогдолтой юм гэхээр ерөөхдөө зарим тамирчид чинь ер нь нөгөө сонгохдоо бичлэг үзэл сонгочлох шиг л дээ. Тоглолтынх нь ур чадвар. Тэгэл нөгөө легионер тамирчид чинь мэдээж нөгөө өөрийгөө зарахын тулд хамгийн сайн тоолж ирсэн бичлэгүүдэл явуулж байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо сагсан бөмбөг дээр хөлбөмбөг дээр ч гэсэн эрэхтэй бүүн зардал болоод эренгуутлаа гэмтэлтэй. Тоглож чаддгүй. Тэгээ нөгөө улирлаараа гэрээ хийсэн цалингаа аваа суугааддаг. Тоглож чаддгүй. Тиймэрхүү байдал их байд юм те. Дээрээс нөгөө өрсөн сэргийлэх хөслөгч юм бас янз бүрийн дан ганц бэртэл гэмтлэхгүй бусад хүчин юмгийг бас давхар оншилж ш. Тэгэхээр бас
хоккейн лигийн баг тамирчид одоо багууд маань бас өрсөн сэргийлэх хүслэгт одоо улирал эхлэхээс өмнө бас хамрагдаад хэвшүүлэх зүгээр юм. Ерөнхийдөө бол баг болгоны л хувийн дотоод зохион байгуулалт байх л та тий. Зарим газрууд бол ер нь үзлэгт бол ордог баг. Манай багийн хувьд бол хараахан үзлэгт бол ороогүй. Ер нь яваа явандаа бүтцээ сайжруулад цаашдаа илүү ингээд өргөжүүлээд явна гэсэн бодол бол байгаа. Даатгал хэрэг даатгалдаг бол одоо яг лигийн хугацаанд цаанаас нэгдсэн байдлаар тэгээд тамирчин болгон даатгалтай байх хэрэгтэй эрүүл мэндийн гэдэг юм. Тийм зөрчин байдаг. Лигийн тамирчтай бол ер нь их даатгалж байгаагүй. Өсвөрийн тамирчдыг бол их даатгалж байсан. Тийм тэгэхээр хувийн холбооноос хамааралгүй хувьтай байх нь шүү дээ. Тийм багууд л гэсэн үг л дээ тийм. Нөгөө манайх чинь өсвөрийн бас 2 3 юм багтай насны ангил дээр тэрийг энэ уралдаан тэмцээнд оролцохдоо даатгал хийлгэж гисэн тийм тохиолдол байгаа л та тийм. Тийм яг эрүүл мэндийн даатгал одоо нөгөө нэг дахиад ярих галаа л да. Нөгөө улсын эрүүл мэндийн даатгалтаас нэг найдалтгүй болсон одоо юу гэдэг эрүүл мэндийн даатгал чинь санхүүжилтээс болоод хүмүүс чинь үйлчлэг авч чадахгүй шүү дээ. Одоо нэг газар очлоод очрох дараал за хуучин зарим нэгэн эмнэлгүүд дээр эрүүл мэндийн даатгал байдаг гэсэн байвал одоо бүх даатгалыг зогсооцсон. Даатгал санхүүж. Тэнгүүд одоо нөгөө талаараа хувийн эрүүл мэндийн даатгал нэлээд өгч эхэлсэн. Одоо хувийн эрүүл мэндийн даатгалд даатгалсан байлаа гэхэд ямар нэгэн бэртэл гэмтэл юм уу те эрсдэл гарлаа гэхэд нөгөө даатгалаасаа төлбөр мөнгөний хувьд бол 100% зохицуулждаг. Тэр нь яваанда яадаг гэхээр тамирчин дээр ирж байгаа ачаал багасчаад байгаа юм л да. Одоо жишээ нь тамираа эрүүл мэндийн даатгалаар даатгалсан байлаа гэхэд ихэнх даатгалууч нөгөө 24 цагийг холцсон. Дан ганц тэмцээний үед гэмтэх биш те. Бэлтгэлийн үед бас гэмтлээ гэж бодоход шууд нөгөө даатгалаараа эмнэлгүүдээр очиж өөрчлүүлждэг. Өөрөөс ер нь одоо ингээл би чинь тамирчидтай нэлээд харьцчлээсэн л да. Одоо ч гэсэн холбоотой л байдаг. Тэгээ шууд нөгөө тамирчны германаас мөнгө гаргах чинь бас бэлэн мөнгөтэй тамирчин бас ховор те. Тэнгүүд нөгөө хэрвээ эрүүл мэндийн даатгалсан байх юм бол шууд ямар нэгэн чирэгдэлгүй үйлчлэгийг бүр авчих боломжтой байдаг. Одоо жишээ нь ихэнх бэртэл гэмтлүүд бол ер нь бол тамирчдын хувьд бол MRI айгүй их хэрэг болдог. Тамирч чинь ясаа хугартал бол нэг айхтар гэмтэхгүй шүү дээ. Нэ ялангуяа одоо мэрэгжлийн тамирчид те унахал бол унаас орцсон. Тэгээ ингийн иргэдийгүүд бол унахтаа яаж зөвлөгөө унах уу? Яаж өөрийгөө хамгаалах вэ? Дээрээс нь хамгаалах хэрэгсэл зүгээд хөвшөөд сурцсан учраас ер нь бол нэг гэмтгүй. Гэтэ гэмтгэн бол нэлээд даацтай гэмтдэг. За ялангуяа хоккей хувьд бол ингээд контакт ихтэй спорт гэж хоёулаа ярьж байсан. Хоккей хувьд гэхэд нэг тархитлагын бэртэл гэмтлийг авч болж байна. За мөргөлтгөр мөрний гэмтлийг авч болж байна. За дараагийн дугаарт юу их авдаг? Өвдөгний гэмтлийг авдаг. Ялангуяа өвдөгний гэмтэл одоо урчигтай холбоос хайшигтай холбоос гэж ярьдаг шүү дээ. Эсэл гэж ярьдаг. Жиргч мөгөрс гэж ярьдаг. Энэ эдийн бэртэл гэмтлийг аюух авдаг. Тэр нь өөрөө хэдийгээр хамгаалтай байсан ч гэсэн нэг жоохон эргэлтэн дээр ч юм уу нэг бол өвдөглүүлчихэр ч юм уу те. Тэгээ авшилгүй дээр тийм. Хоккей шагаа би харьцангуй гайг байх гэж бодоод байна. Нөгөө канки ч өөрөө бас тодорхой хэмжээний шагааны хамгаалтай байдаг баг те. Юу л шагаа ч нөгөө шайбар зохиулахад хамгийн нөгөө имзэг болсон юм нэг тийм. Хэдий хамгаалтай ч гэсэн яг нөгөө хүний дотор талын шагаа ч бас их имзэг шүү дээ. Яг тэрэн дээр хүчтэй цохол давхаар айгүй их бэртдэг л дээ. Нөгөө яс жоохон үүрэг юм тийм тохиолдол байхад. Би түрүүнээр нэг юм асууж байсан. Нөгөө энэ энгийн одоо гадаа контакт дээр байгаа ундаг канки тий. Ерөнхий техникийн хөвд ижлэх нь та хэдийн мэрэгжлийн канки хоёр. Техникад яг гулгалтын техникийн хөвд бол ижлэх нь шүү дээ. Яг юуны канкины одоо бүтэц одоо нөгөө материал гэх юм уу тий тэр чинь шал өөрлөл байгаа л та тий. Тэгээ би бас нэг энэ канки унах зуны хугацаанд ролик унах. Энэ хоёр төстэй юм. Төстэй. Тэгтээ канки арай л өөрлөлтөө нөө ролик чинь самбаачлах чадвар шиг тийм үү эргэлт юу энэ төр зогсох хэдэн дээр канки бол мөсөн дээр болохоор нөгөө жоохон гулгамтхай болохоор амархан л та. Роликтэй болохоор чинь арай хэцүү байдаг л та. Ролик нь хэцүү гэсэн. Хэцүү ролик нь хэцүү. Гулгахад бол миний хувьд бол хэцүү. Зогсох байдал те эргэх байдал ролик бол арай хөшүүн юм хэцүү байдаг. Канки чинь арай өөрлөлтөө. Арай илүү амархан. Нөгөө нэг юу хийдэж шний хүүхдийн кино байдаг шний Dax гэдэг. Нухсноо тэгэл тэрэн дээр харж байхад би зүгээр тэндээс л жишээ авч үзлээ. Тэр чинь нөгөө нэг 100 болонгот тэгээ удирдлын чанартай талбай дээр биш гадаа шууд роликтой тоглоо авчдаг. Тэгэхээр бас хоорондоо төстэй байд юм болоо гэж зүгээр төсөөлөгдөхгүй. Яг нөгөө үндсэн бэлтгэл хийгээл бэлтгэлээ алдахгүй байх жоохон төсөөл байгаа л та.
яг бүр адилхан бол тэгж мэдрэмж бол авахгүй л. Одоо нөгөө өсвөр насны тамирчид гэд хэдүүлээ нөгөө залгамж халаагаа бэлдэж байгаа шүү дээ. Тэнгүүд яг энэ дээр олон улсын тэмцээн ч гэх юм уу тийм зүйл дээр яг хэд хэдэн насны шгшээнүүдийн тэмцээн их болдог бол хүүхдүүдийн тэмцээн ер нь хэр их болдیں۔ Одоо Монголд хэд хэдэн насны ангиллын лиг болдیں۔ За дээрэс нь олон улсад нөгөө хүүхдүүдэд дэмжиж явъя гэвэл ер нь олон улсын яг ингээд англиараа хэд хэдэн наснаар явдаг бол. За Монголд бол 6-аас 18 насны хооронд өсвөрийн тэмцээн, хүүхдийн тэмцээн зохион байгуулагддаг. Доторх англи нь 2 насаар ингэж явдаг л да. 6, 8, 10, 12, 14, 16, 18. Өглөө ч бас нэлээд хэдэн тэмцээн явах нь шүү дээ. Ер нь олон тэмцээн зохион байгуулагддаг л да. Олон ч багууд байгаа. 10 гаруй клубүүд байна тий. Ингээд байгаа. Тэндээс олон улсын тэмцээнд явж байгаа хүүхдүүд. За ер нь 18 насны тэмцээнд л олон улсын тэмцээнд оролцдог. Тэрнээс доош наснд ерөөсөө оролцдог. Оролцох боломж бол байгаа. Ер нь байгаа. Яг хөө клубүүд хуваараа энэ одоо Хятадд ч юм уу те Оросод ч юм уу ингээд Солонгос ч юм уу ингээд өөр өөрснийхөө зардлаар ингээд ява тэмцээнүүдэд оролцдог л доо. Ер нь бол ихтэй олон улсад бол байдаг шүү дээ. Байдаг. Яг Монголд орж байгаа насны английн тэмцээн бол болж байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь 6-аас 18 насны хүүхдүүд нийт яг ингээд сонирхоод тоглож байгаа хүүхдүүдийн тоог барагцаал бол хэд гарч ирэх бол. За одоо нийт хэдэн клуб байгаа юм. Тэр клуб дотор нэг клуб хэдэн хүүхдтэй гэж бодоход нийт яг энэ идэвхтэй хичээлж байгаа хүүхдүүдийн тоо гэл. За өсвөрийн бол нэг 12 клуб байл тий. Энэ дунд чинь одоо зарим клуб нь тэдэн насны англи байхгүй, зарим нь байгаа гэд байгаа. Тэгээд ер нь нэг багт ойролцоогоор 15 хүүхд бол тоглож байгаа. Гэхдээ энэ чинь нэг насны даш гэсэн үг тий. 18 за 18-д нэг байлаа гэж 10 доороосоо дээшээгээ өсөрч тоглож болно те. Дөрмөндөө бол 16, 18, 18 насны тэмцээнд бол оролцож болно. 18-тай хүүхд 16-д бол оролцож болохгүй байгаа шүү дээ те. Тэгэхээр яг жоохон давхцсан тоогоор бол нэг багт нэг 15, 16 хүүхд байгаа. Тэгээд юм чин за 1000 гаруй 1500 орчим хүүхдүүд л өсрийн юунд бол оролцож байгаа. Тэгэхээр ч бас сонирхож байгаа хүүхдүүдийн тоос нэлээд илбэг ба штэ. Ер нь одоо ингээд за 18 нас Монголын хоккейн лиг бас нэлээд явчлаа. Тэгээд нэлээд олон улсад бас шгшээ багийн тухайд ч гэсэн нэлээд амжилт үзүүлчлээ те. Одоо Житер ингээ ярьжсэн арын алба те бүх юм ингээ бүрэлдээд за бүх боломж болцоо бэлтгэлийн баазаар нь хангаад Стеф Аренаг тэр чигт нь Монголын шгшээ багт өгчлөө гэж төсөөлөд хэрвээ ингээ бүх ингээ хангалттай хахад яг Монгол олон улсад ер нь хэрэг хөрсөлдөх потенциалтай бол монголчууд ер нь спортод ер нь хүчтэй шүү дээ. Хоккей бол нэлээд амжилт үзүүлэх бах. Бид чинь бол ер нь өвлийн 3 сар 4 сар л бэлтгэл тэмцээн уралдаанд оролцож одоо нөгөө олон улсын тэмцээнд оролцож байгаа шүү дээ. Бусад орнуудын хувьд бол энэ чинь жилийн 4 хувирлаар бэлтгэл сургалтаа базаага тоглож байгаа юм юу шүү дээ. Усууд шүү дээ. Хэрвээ тийм боломж тохиох бол Монголын баг бол нэлээд сайн амжилт гаргаж одоо дивизион бол ахиулж чадах болов уу гэж бодож байна. Нийт яг энэ дивизион нэрээ хэдэн ангилагдтыг? Ерөөдөө 4-р дивизион гэж 2023 онд доороос нь гэл Монгол орн эхэлж байгаа байхгүй. Тэгээд авраг авуу дээдлийнхаа дивизион руу ингээд шатна ахин. Нэг дивизион 6 баг байгаа. Зарим дивизионд бол А, Б гээд нийтдээ 12 баг байгаа. Тэгээд 4-өөс 3, 2 гээд 2 дотроо А, Б гээд 12 багтай тий. Тэндээ Б-д нь төрүүлээ дараа жил нь А руу нөрөөд А руу төрүүлэх юм бол тэгээд 2 дугаар шатлуугаа ч ингээд ахиж болно л доо. Ер нь дивизион ахина гэдэг бол маш хүнд хэцүү сорилт шүү дээ. Олон жилийн хүчхөдөлмөрөөр дивизион ер нь ахидаг. Монголын хувьд бол нэг дивизион бол ахицсан тоглож байгаа шүү дээ. Тэр чинь 3 дугаар дивизион тоглох гэсэн үг. Тий. Одоо яг 3 дугаар дивизион дээр байгаа улсуудыг дурдвал ямар улс вэ? За сая Ардсан Солонгос байсан, Филиппин байсан, Гонконг байсан. Сая нөгөө сүүлийн шгшээ манай залуучууд явсан тэмцээнийг ярьж байна л да тий. Тэрэн дээр би нэг юм харахад жоохон бэлтгэл сургалт тутмаг тий. Хоорондоо илүү нөгөө цагийг өнгөрүүлж чадаагүй болов уу гэж харсан. Монголд бол нэг 3 сарын 20-р лигийн сизон дуусаад 4 сард ингээд тэмцээн маань дэлхийн аваргын тэмцээн маань эхэлсэн. Энэ хоёрын хооронд арай бэлтгэлийн хугацаа багтчихгүй гэж харсан. Нөгөө тоглолтын чанараараа ярих юм бол эхний нэг 3-4 тоглолт маш муу тоглосон. Сүүлийн 2 тоглолтын дээр маш сайн тоглосон. Энэ юу харагдаж байна тэгэхээр нөгөө
хоорондын ойлголцолтой бэлтгэлийн бэлтгэл удаан хийж чадаагүй те энэ л харагдаж байна л гэж ойлгосон. Тэрнээс биш бол Монголын энэ сүүлийн залуу тамирчид бол маш гоё скиллтэй, хурд хүчтэй, тесрэлттэй, шидэлтийн тэр биеийн хүч мөч бол маш сайжирсан шүү дээ. Тэгэл яг одоо ингээд олон жилийн өмнө ингээл зэрэгцээл өрсөлдөж исэн энэ тамирчдаа сая бол ер нь 10 хэд олон шавны зүрхтэй хожлоо шүү дээ. Энэ бол их хөгжиж байгаагийн жишээ нь харагдаж байна л гэж үзэж байна л да. Тийм одоо тэр тухайн дивизонд байгаа багуудыг улсуудыг сонсгож гисэн бас нэлээд хөгжингөө орнууд шүү дээ. Юу Монгол тий. Тэгэхээр бас тэр хэдтэй нэгэнт төвшөнд өрсөж чинь гэдэг чинь бас л мундаг л байна л да. Одоо Хонконг чинь за хөлбөмбөгөөр ярих чинь бас л Хонконг би зүгээр хөлбөмбөгөр жишээ авч л да. Хонконг тэр яг Хонконгийн иргэн гэдэг хүн баг ховор юм байл шүү дээ. Дандаа юу гэдэг нь 2 3 иргэн шилтэй тий. Өөр улсын нэг нөхөр байж яадаг. Тэг яг ингээд цэвэр яг Хонконг тэнд байна уу ер нь? Ер нь байгаа. Анзаарч ирсэн үү? Ер нь анзаарч ирсэн. Юу улсын юу тамирчид бол яг л байдаг л да. Тийм Хонконг шиалжгүй нэг 2 иргэшилтэй зөвшөөрчтэй юм шиг л шүү дээ. Дэлхийн аваргын нэг юм юу нь болохоор легонор тамирчин зөвшөөрчдөг байхгүй. Дэлхийн аваргад. Тэр Азийн Челленж кап бол зөвшөөрдөггүй. Ягаад гэвэл хөгжүүлэх юм хөтөлбөр учраас. Тэргээр бас энэ тэмцээнүүд маань бас онцлогтой байдаг. Тэгэхээр Монголоос легонор явжсэн, да монголоор явжсэн юм. Ер нь да монголчуудаараа л тоглож байгаа да. Яг Бородоос нэг залуу Батуу гэдэг залуу Монгол улсын иргэн хүсээд одоо 3 жилийн өмнө Монгол улсын иргэн болоод тэгээд Монголын шигшээ багт дуудагдаад ингээд тэмцээн уралдаанд оролцоод явж байгаа да. Ер нь залуучдын үед бэртэл хэмтэл хэрэг гарч байна. Одоо яг чиний үед яг идэвхтэй тоглож ирсэн үе, одоогийн залуучдын тоглож ирсэн үеийн хоорондох ялгаа байна уу? Хангамжч гэдэг юм уу? За нөгөө талаасаа бэртэл хэмтэл авж байгаа байдал, өөрийгөө хайрлаж байгаа байдал. Ерхэд бол яг материалыг байдлын хувьд бол асар ялгаатай л да. Бидний үед чинь бол мод цөхөр мод тэр хувцас хэрэглэл бол ер нь хомос байсан. Дээр үеийн тэр уралдаан тэмцээн зарим тамирчид бол ер нь юугүй хамгаалтын хэрэгсэлгүй ер нь тоглож исэн. Тийм үе байсан. Одоо бол харьцангуй сайхан болсон юм хөгжсөн байна. Хувцас хэрэглүүч маань бас маш хурцтай хөгжсөн байна тий. Энэгээр бол маш зөрүүтэй байна. Материалын бааз. За яг тоглолтын ур чадвар бол бас зөрүүтэй л болоо гэж би бол харж байна. Залуучууд манд илүү хурдтай хүчтэй байна. Тэр шидэлтийн техник байна. Яг ах нараасаа сурсан юм байна. Дээрээс нь одоо янз бүрийн YouTube бичлэг тий олон юм сугаар дамжуулаад тэр техникүүдийг бол амархан судлаад авчиж болж байна л та. Тэгэхээр энэ л арай илүү залуучууд манд илүү байна уу гэж хараад байна. Бэртэл гэмтлийн хувьд та нарын үед тоглож байгаад бэртэл гэмтэл хэрэг гардаг байсан. Одоо дүүнрийгээ харахад бэртэл гэмтэл хэрэг гарч байна. За ер нь бидний үед бол хоккей ер нь бас их харгас байсан шүү дээ. Бие биенийхээ зодон зохин шоглон тийм цохор модороо янз янзын үйлс гаргана тийм. Одоо бол залуучууд л харьцангуй гайгүй байна уу гэж хараад байна. Яг хоорондоо мөргөлдөөд цодолдог нь бол байгаа л да тийм. Ер нь эмнэлэгт хандах хэмжээний бэртэл гэмтэл тэмцээн дээр хэрэг гардаг вэ? Харьцангуй шууд талбай дээрээс насилэгдэж аваад эмнэлэгт төрөгдөг. Ер нь харьцангуй гайгүй. Ер нь тохиолддог. Ер нь тохиолдсон л доо. Янз янзын байдлаар голдоо юунаас илүү их бэртэл авдаг бол нөгөө ар нуруунаас нь тамирчдыг мөргөж товтлоход те тамирчид их бэртэл авч одоо нацилэгдэнэ гэж ярьдаг шүү дээ. Гэж тоглолтноос шууд тоглолтыг хөргөж гардаг л та. Бусад бэртлүүд бол ер нь харьцангуй гайгүй байдаг. Аргашаа харцсан байхад нь нуруунаас нь товтлохоор л тамирчид амар хүчтэй бэртэл авчаад байгаа юм л та. Энийг ер нь хоккей дүрмэн дээр бол маш хатуу шийтгдэлтэй. Тоглох эрхийг насдаг, тоглолтоос тэдэн тоглолтоос одоо чөлөөлдөг тий. Иймэрхүү байдлаар шийтгэл оногдуулдаг. Ер нь хоккей спортын тамирчдаас яг эмнэлэгт хандаад хагалгаанд ортлоо тийм тохиолдол байсан болоо тамирчтай. Яг олон оёдл их тавилжсэн баг л та. Шайбан цохиулаад тий мөргөлдөөд задрах тий канкин одоо эсвүүлж юм уу тэгээд тийм тохиолдол хугарал энэ тохиол. Хавир хугаралт бол ер нь нэлээд тохиолддог. Яг шүдний гэмтэл бол их байдаг л та. Нөгөө шайбан цохиулаад шүдэн ягаад пуулаараа ингээл 4-5 тавилжсэн тамирчид бол зөндөө байдаг. Жишээ нь каск урдурч орж ирээд хамаалгүй. Каск яг ингээд нөгөө насны онцлог л байдаг л та. 18 нас
нас доош хүүхдүүд бол бүтэн хамгаалалтаа тоглодог. Тэрнээс дээш ингээд тал юм целлоттой ингэж тоглох зөвшөөрдөг. Тэгээд доотлын хэсэг бол хамгаалтгүй үлдэж байгаа. Тэр хэсэг дээр бол бэртэл авах тохиолдол байдаг. Тэр чинь шайбанд л их хоногдох юм байна тий. Тийм шайбанд. Тэр өөрөө хэдэн грамд байдаг? 200 г гэж ярьдаг. Тэгээд яг хүүтэнд тэр чинь хөлдөөд тэгээд нисэлтийн хурдаг айлын чинь бас илүү л хатуу болчихлоо. 200 г ч бас ихтэй хөөрхөн тий. Ер нь хоккей спорт сая нөгөө нэг хүүхдийн 12 клуб байдаг гэсэн тий. Дээдлийн 7 баг. Тэгэхээр нийт дасгалжуулагчдын тоо хангамж хүрэлцээ хэрэг байдаг бол одоо бас олон улсын зэрэгч гэдэг юм уу тий. Тиймэрхүү ер нь дасгалжуулагчдын ур чадвар мөн дээр нь нөөцийн байдал хэрэг хэдвэл миний төсөөлөөр ингээд сая тоолоод үзлээр нэг лав 19 дасгалжуулагч ах шиг байна тий. За манай багийн хувьд бол өсвөрийн багтайгаа ажиллаж байгаа дасгалжуулагч нар 3-4 бол дасгалжуулагч бол байгаа юм тий. За баяр сайхан дасгалжуулагч бол үндсэн өсвөрийнхаа баг тамирчдыг хариуцж чинь дээрэс нь хаалгачийн дасгалжуулагч гэж байна. Тийм. Хаалгач нарын 2 дасгалжуулагч байна. Тэгээд баяр сайхан дасгалжуулагчийн хажууд бас туслах дасгалжуулагч байна. Ингээд нэг манай багт бол нэг 5 дасгалжуулагч байна. Нэг багт гэсэн. Тийм. Нэг багт гэвэл насны ангиллалд те. Тэгээд лигийн багтайгаа ингээд нэг 5 багийн 5 дасгалжуулагчийн юм юутэй байна. Ажиллаж чинь. Тэр ер нь нийт одоо дасгалжуулагчдын тоог бодож үзэхгүй би. Тэгэхээр нөр хоккей спорт дасгалжуулагчдын тоо их бэжж хөгжих байх гэж хараад байна л да. Бас муу адил нөгөө дасгалжуулагчдын тус бүрдээ клуб болгон дээр мэргэжлийн тамирчдыг бэлдэх боломжтой гэж бодохгүй. Бусад багийн хувьд бол арай албаар нойролцоо янз янз л байгаа та. Зарим нэг дасгалжуулагчтай, 2 дасгалжуулагчтай багууд бол байж л байдаг л та тий. Ер нь дасгалжуулагчид бол бас төвшнгөөрөө бас зэрэглэл байгаа тий. 3A зэрэглэгээд одоо олон улсын хоккейн нэршилт бол тим дасгалжуулагч одоо харах Монголд бол байхгүй байна. Энэ дасгалжуулагчийг бэлтгэхийн тулд бол хоккей бол яг бодлогоор бол одоо цагт л ажиллах хэрэгтэй байна. Ягаад гэвэл ийм сайхан 12 клуб нэгдсэн байгаа тохиолдолд эднэрийн сайхан дэмжиж ажиллажаасаа гэж хүсэж байна. За дээрэс нь дасгалжуулагч нар дандаа хувийн зардлаараа өөрснийхөө одоо сураад хөгжүүлээд явж байна. Иймэрхүү байдалтай. Тэгэхээр яг ингээд альва спортууд дээр нэг сэтгэл зүрхээрээ явж байгаа хэдэн хүмүүсэл нэг холбоон дэмжиж өгч мөрлөө. Сэтгэл зүрх нь байгаа гэдэг. Энэ сайхан одоо хүүхдүүдийн багийн гаргаад энэ холбоогоо дэмжиж ингээд оролцож явахт нь эднэрийнхээ сайхан дэмжиж явуул. Ер нь олон улсын тасалжуулагчийн зэрэглэл нь яг ямараас эхлээд ямар хүртэл явдаг юм бэ? Ер нь олон зэрэглэл байдаг л та. Тэгээд нэг хэдэн төвшинч гэдэг юм уу? Төвшингүүд байдаг тийм. Тэгээд яг эхлээд л бол нэг бага насны хүүхдүүдтэй ингээл ажиллаад эхэлж байгаа. Тэгээд өсвөр наснд нь ажилладаг дасгалжуулагч гэл. Энэ дасгалжуулагчин дотор бас олон чиглэлтэй шүү дээ. Хаалгачийн, гуулгалтын, техникийн, шийдэлтийн ингээл чинь маш олон ингээд нэг багт маш олон юм дасгалжуулагч нар байх шаардлагатай байгаа байхгүй тий. Тэгэхэд Монгол улс чинь бас цөөхөн юм дасгалжуулагч. Ерхий нэг дасгалжуулагч ингээл хүүхдүүдэд бэлтгэл сургуультанд чүвэ хамруулаад тий ингээл явж шүү дээ тий. Тамирамен ер нь одоо хамгаалагч юм байралтай болдог. За би ер нь хоккей спортоос хичээлснээс эхлээд бүх байралтанд тоглож юу? Хамгаалагчийн байрлалаар тоглодог. Тэгээд сүүлийн 2 жил би Ахмад Тамирчингийн статустай ер нь товтлогчийн байрлал шилжсэн л дээ. Тийм яг залуу үе маань урдцтай гарч исэн. Манай хамгаалагч нар бол ер нь сайн урдтай юм хамгаалагч нар байна. Би нэг хойно тэднэртэй байхдах шаардлага өгч үзээд урагшаа орсон. Байрлалаас хэлсэн. Түрүүн бас нөгөө Азийн тэмцээнд орж байхад 12 гол оруулсны 2 голыг нь хамгаалчийн байрлалаас оруулсан гэд уншиж ирсэн. Тэр үеэд дурсвал тэр хамгаалагч байж бол урагшаал ер нь твсэхгүй явчаад байд юм уу яа. Ер нь цаанаа давтлагчийн бодол байгаа гэсэн юм. Ерөнхийдөө яг тухайн момент яаж таарч ийн гэдэг чинь маш чухал шүү дээ. Яг ингээл хойно хамгаалж ирсэн урагшаа ингээл шайбт өнийг би зоонд хамгаалах тохиолдол гарлаа. Жишээлбэл миний одоо биеинд ойгоод гарчих юм бол хамгаалагч хүн шууд товтлоонд шилжиж байгаа байхгүй тий. Энэ товтлоо тухайн моментоос бас их хамаарч байгаа байхгүй. Дээрэс нь хамгаалагч хүн айлын зоонд орохоор товтлооны үүрэг бас тусалдаг, тотлоонд тусалдаг тий. Арын бүсээс
довтлогч нар руу пас өгнө. Нэг бол хаалгалуул цохилт хийн те. Эдгээр маань бас гол болж байгаа тохиолдол байгаа шүү дээ те. Яа тэр бисээ нөгөө интернетээс л судалж байсан чинь харин тэгжилээ. Ер нь нөгөө хамгаалагчийн байрлалаас гол оруулсан хүн их ховрол байдаг юм шиг үлээ л те. Ерөнхийдөө л хамгаалагч нар ингээд хараад тахаар ингээд дан хамгаалтын чиглэлээр ингээд хамгаалдаг хамгаалагч нар бас байдаг. Довтлооны чиглэл илүү оролцдог хамгаалагч нар байдаг. Тухайн тамирчны өөрийнх нь нөгөө өгөгдөл юм уу те энээсээ бас хамаардаг. Миний хажууд гардаг хамгаалагч байсан тэр бол дандаа хамгаалтын чиглэл их тоглодог. Тэгэхээр энэ шилждэг тий. Ер нь дандаа л хамгаалт нэг довтлооны их оролцдог. Пас маасанд ч нэг оролцдог тийм хамгаалагч бас байдаг. Дан хамгаалтан дээр л илүү нэгтэрчдэг те. Миний хувьд бол тийм ш довтлоондоо илүү төлхөө байдаг мөн хамгаалдаг коврлтай тийм иймэрхүү. За Монголд ер нь хоккей спорт бол бусад багийн спортуудыг бодох юм бол олон улсын түвшинд хангалттай гарцсан. За дээрэс нь үзүүлсэн амжилтын хувьд ч гэсэн дэлхийн аваргаас тий дивизиондоо төрүүлээ дээшээ дахиад нэг дивизион ахицсан. Аюу хөндөр амжилттай явж байгаа гэж харж байна л да. Тэгэхээр энэ дээр бас хоккей холбоо маань өөрсдөө бас дэмжиж өгөөсэй гэж хүсэж байна. За мэдээж манай Монголын баг тамирчдад хангалттай их боломжтой потенциал байна гэж харж байна л да. Мэдээж бусад багийн спортуудтай харьцуулж үзчих гэхлээр яалтчгүй гаргасан амжилтыг нь бодох юм бол илүү өндөр амжилт гаргаж за дээрэс нь бас үзэгчтэй за дээрэс нь залуучууд маань бас илүү их үзэж дурлаасаа гэж бодож байна. Нүглийн спорт хэдийгээр одоо энэ улирлын чанартай спорт боловч те мөсөн талбай нь бий болцсон те. Тийм учраас бас энэ спортод илүү их дурлаасаа гэж хүсэж байна. За мөн тамираа бас цааш тийм те заламж халаагаа бэлтгэхт нь бас их амжилт хүсье. За дээрэс нь илүү их хичээж байгаа харагдаж байна. Мэдээж хоккей спорт дээр илүү их сэтгэл зүрх гаргаж байна гэж харагдж байна л да. Хойч үдээ санагдсан. За дээрэс нь хэдийгээр Ахмад тамирчин гэж байгаа боловч бас лигтээ оролцоод байрлаа солиод товтлогч болоод бас хэдийгээр амжилт үзүүлж яваа гэж харж байна. За манай энэ удаагийн дугаарт Armaflex tape гэдээ байгаа. Мэдээж тамирчин хүнд бол энэ тейпинг бол нэлээд хэрэгэлдэг баг тий. Тэгэхээр энэ ширээн дээр байгаачлан за энэ тейп нь болохоор дотроо булчингийн наалт гэж байдаг тий. Өнгөнгийн за дээрэс нь үеийг төгждөг цагаан тейп байгаа шохон. За эдгээрийг бас бэлэг болгон Armaflex tape-с өөрт чинь нөгж байгаа. За энийг өөрийгөө хамгаалаарай гэд Монгол тайлбартай тейпинг өгч байгаа шүү. За дараа нь тэгэхээр Nature Plus гэдэг энэ маань болохоор байгаль ихээс таны гарт гэдэг. Ерөнхийдөө бол байгалийн гаралтай. За энэ ялангуяа тамирчин хүнд бол нэгэн дутагддаг эрдэс бодис тий. За бүхий л амин дэмийн хэрэглэгдэхүүнүүд бол байгаа. Тэгэхээр нэг удаагийн хэрэглэгдэхүүнийг Nature Plus-ийн хамт олон өгч байгаа шүү. За баярлалаа. За бидэнтэй хамт байсанд баярлалаа. За спортоор эрүүл аюулгүй хичээлцгээе.